Бүх тухаас эхлүүлээд нэг амар тийм догтлолдог, сонирхол татдаг нэг зүйл байдаг байсан. Тэр болохоор ингээд бидний нэгэн цагт уран зөгнөл байсан бол тэр зүйл нь хэрэгжээд бит болоод бидний өдөр тутмын амьдрал дэлгүүр орохоос ахуулаад сансар хөтрөгөө, дайны том зэвсэг гэх мэтчлэн бидний кинонд хүртэл маш ихээр байдаг сонирхолтой зүйл. Тэр зүйл нь лазер. Даанч хүүхэд байгаад надад байсан лазер нь өөрөө ийм түүрний осторнд хийдэг юм жижигхэн муур тоглуулахаас цаашгүй лазер. Харин биднэрт өнөөдөр олон зүйл төрж үзэх бололцоотой сонирхолтой лазерууд байна. Нэгт улаан, хоёрт ногоон, гуравт цэнгэр өнгийн лазер. Энэ гурван лазеруудын аль нь илүү хүчтэй, сул ямар байх бол гэж таамаглаж. Анар бодлоо юм гоё болохоор нэг харж. За анар цэнгэр өнгийн лазер. За шинэ улаан тал. Би бол ногоон шиж. За төгсөө ногоон. Нөхдүүдийн хинийхэн зүг байсныг дараах туршлагуудаар харъя. Гэхдээ сүүлийнхийг нь дооц ойлгоё. Тэгээд энэ туршлагуудыг хийх явцад санааг нь зовоосон, айлгсан хүмүүс байх юм бол гүнээ уучлалт хүсье. Ингээд эхний раунд лазер шар хагалж чадах уу? Хэрвээ хагалж чадвал хагасан шар болгон нэг оноо. За эхнийх нь улаан лазераар үз. Йой. Гэтэ улаан лазер фокусын зайн яг таарсан байх ёстой учраас зөвхөн нэг шарыг ламын дээдэлтэй хагалж чадна гэсэн. За одоо дийлэн ногоон лазераараа хагалахад үздэг. Ногоон лазер дээр оршиж зүгж эхэлнэ. Йой. Хөөж үзэж харагдсан шүү дээ. Йой. За яг юм бариад үзье дөө. Хөөж үзэж амар харагдсан. За 3 дахь шараас шаардахгүй шүү дээ. Хүлээх үү? Ингэж байж байгаа. За дөрөв шараас. За дөрөвдүгээр шаардахгүй шүү. Фокус нь тэгэхээр ногоон төсөөс илүү амар гарч шүү дээ. Ватын үед болохоор манай ногоо яг үндэ улаан нэг өндөр багт. За зин. За одоо лайт сейврээр цэнгэр лазер биш энэ бол хүүтэн зэвсэг. За. Зэж зүг. За. Вион. Зюм. Зя. Гэж байгаа. За. Цэнгэр лазер. Оо. Хоёр. Зарим шаар нь өмнөх шаарны төсөлтөөс болоод жажууд шаар нисчихлээ. Энийг 10 оноо тооцоо, 8 оноо тооцоо. 2 шаар хийсэн. 8. Overall 10 оноо. Тэ эмиг ажиг туу. Хэдүүд. Эндороо. Тэгвэл энэ мэдлэгийг ашиглаад хэдүүлээ тоглоом хожихж харалтаж үзье. За баярлаа. За ямар мөрөгний харуулъя би ч одоо авах ёстой юу, онох ёстой юу? Бид онох гэж шийдсэн шүү. Энд хагард юм байна. Улаа. Оо тийштэй жигнэс. Өөрсөө надад их өөр сум байгаа. Одоо таашаа. Эргэс би нэг шанс авах. За. За манай шууд сул руу тарж явахдаа нүдэ нийлбэж байна. За. Шууд сул руу яж өгөх. Цагаан шаарлаа өгөх юм бол болов яа. За. Хамгаалж байгаа зүг болох юм бол улаан шаар харах хэрэгтэй. Лазерт дартс шиг хурц үзүүр байхгүй байжж шар хагалж чадаад байна гэхээр дартс шиг хурц үзүүр байгаа гэсэн үг. Нэг талаасаа лазер маш олон бидний мэдж болох хамгийн жижигхэн тэр фотонуудыг яг нэг чиглэлд өндрөөр дамжуулж байгаа. Тэгэхээр магадгүй бөмбөлөг шин чанараараа үзүүртэй гэж нэг талаараа хэлж болох юм. Гэхдээ харж байгаа шалтгаан бол тэр эрчимсэн энерги тэр зүйлийн жоохон хэсэг хугацааг нь маш өндөр энерги өгөө. Тэр хэсэг нь магадгүй уушхаас өөр аргагүй байдалд үрээд тэгээд нэг жижигхэн цэг үсчингүүд тэр сул талыг шар өөртөө хадгалаад ичдэггүй хагаад исэн баг. Би 12 рүү хагалцсан уу? Гэхдээ бүх шар яг ялгаагүй хагарч байсан уу? Тэгвэл одоо цэнгэр шаарлуу зүг тусаад үзье. Цагаан цэнгэр лөө?
Бүр ягаан руу. Ягаан болон цэнгэр шарууд хаагахгүй байна. Яагаад вэ? Лазарын долгион бол яг нэг чиглэлд, яг нэг чиглэлд бүгдээрээ чиглэсэн параллел яг нэг долгионы уртастай яг нэг фазтай гэрлүүдийн урсгалыг хэлж байгаа. Тэгэд энэ гэрлүүдийн урсгалыг үүсгэх анх тийм амархан зүйл байгаагүй юм байна. Би санаж байгаа зүйл бол 1960 онд анхны амжилттай лазерыг хийж чадсан юм шиг. Рубик кристалл буюу чулуугаараа би зүг хэлж байж магадгүй бадмаар чулууны юм талстыг бид нэр инертийн нэг зенон ч юм инертийн хийгээр оноогоо тэр инертийн хийнд хүчтэй өгөө. Тэр нь яаж байгаа гэхээр дотор байгаа кристаллын атомуудыг өдөөж өгч байгаа. За өдөөж өгөх нь юу хэрэгтэй вэ гэхээр албадмал stimulated emission буюу албадмал цэцэрлэлт гэдэг үзэгдэл өгд юм. Тэр нь яадаг вэ гэхээр за электроны нэг юм төлөв байгаа. Энэ нэрхтээ. Энээс дээгүүр төлөв байж болно гэдэг. Тэгмэд энэ электроны төлөв өөрөө яг дээд төлөв рүү шилжүүлэхэд шаардлагатай энерги илүүчгүй дутуучгүй энэ зайд авахаараа дээд төлөв рүү шилждэг. Гэрэл электрон шингээж аваад дээд төлөв рүү шингээж байдаг. Бас энэ дээр төлөв өдөгцсөн төлөвт байгаа электрон доошоо унахаараа яг энэ хоёр төлөвт байхад шаардлагатай энергийн зөрүүг гэрлийн долгион бол ойлгуулж байна. За тэгсэн чинь яасан бэ гэхээр аль хэдийн өдөөгдсөн байгаа. Үед нь яг өдөөх чадaltaй долгион ирээд мөрөхөр сонь зүйл болт. Тэр яг ирсэн долгион нь яг хоёр шиг хувилагдаад цаашаага явдаг. Өдөөгдсөн байснаасаа өдөөгдөө төлөв рүү шилжчихдэг. Тэгэхээр ийм байдлаар бид нэр яг нэг шиг долгионыг 2, 4, 8 цаашлаад олон болох боломжтой байсан гэсэн. Тэгэхээр энэ дотор байгаа тэр жижигхэн кристаллыг цахилгаан хүчлэлээр эрчимжүүлээд эрчимсэн үед нь аль нэг магадгүй нэг лазер нэг долгион хайлгаруулад тэр нэг хоёр талдаа толтой. Толныхоо наан цаана ойсоор байгаад яг эрчимсэн нэг фазын хэмжээтэй долгионод яг энийг жиг зэрэг хаж явж байна гэсэн. Нэг чиглэлдээ нэг фазын нэг долгионы урттай байна гэдэг нь лазерыг биднэрт хэрэгтэй болгодог зүйл. Яг тэгэхээр бид нар шилээд фазын өөрчлөлтөөр нь ч юм уу ямар нэг зүйлийн холын зай гэж юм уу ямар нэг биднэрт хэмжилт хийх туслана. Бас өөр бид нар яг нэг төр долгионы уртыг ашиглаад ямар бодис, ямар зүйлүүд, ямар долгионы уртанд өдөөгддөйн, ямар хариу зүйлдийн гэдэг ч юм уу бид нарт ингэ бас янз бүрийн туршилт хийхэд боломж үүсгэж байгаа гэсэн. За тэгээд нэг долгионы уртаа гэдэг чухал. Жишээлбэл биднэрт байгаа энэ улаан лазер болохоор чанартай чанаргүй лазераараа долгионы урт нь хэр оновчгүй вэ гэдэг нь бас байд юм шүү. Энэ болохоор 650 нанометрээс дээшээ доошоо 10 нанометр гэж байна. Тэгэхээр тэр 650 нанометрийн долгионы урт буюу бидний нүдэнд үзэгдэх улаан гэрэл гэсэн. Тэгэхээр улаан лазер. Бас 532 нанометрийн долгион буюу бидний мэдхээр бидний нүдэнд үзэгдэх ногоон гэрэл. За. Энэ аюултай адилгаараа 450 нанометрийн урттай долгион буюу бидний нүдэнд үзэгдэх цэнгэр гэрэл. Энийг гаргалгаа тусгаж болох гар шарчих баг. Цагаан өнгөрөө тусгаж амар тусгаж байна. Гэсэн. Лазер хагалж чаддсан байна. Тэгвэл зөвсөж чадах болов. Тэгэхээр өнгийн лазерууд цаасыг нэвтэлж чадах болов. Хамгийн хурдан нэвтэлж чадсан нь энэ раундын ялагч болно. Нэгт улаан. Хоёрт ногоон. Ногооны фокус ханцыг нь сурт нэвтэлж л шүү дээ. Гуравт цэнгэр өнгийн лазер. Нүднүүдээ боломжтой. Харж байна, бичиж байна. Йоо. Яна. Ой. Энэ цэнгэр лазер чинь өнгийн цаас руу тусгаад үзье. Бидэрт хар, улаан, хөх, за усан цэнгэр хоёр юм уу да. Цэнгэр лазер адилхан бүгднтэй ялгаж хандах нь уу? Ялгарлгүй хандах нь үзье. За
За цагаанаас эхлүүлээ. Өө бач. Фокус тавьчих. Цагаан. За хар. Хараг шүтүүлж байна. Энэ ямар улаан. Цэнхэр. Яасан. Цэнхэр өнгийн лазер. Цэнхэр өнгийн цаас лазернд явах. Яа. Хар цэнхэр нь бас адилхан явах ч үгтэй. Удаан байх юм бол адилхан шатдаг. Яг үүндээ цэнхэр өнгийн цаас гэдэг нь одоо зөвхөн цэнхэр өнгийг ойлгодог, бусад бүх өнгийг өөртөө шингээдэг. Тэгэхээр яг үүндээ хамгийн цэнхэр биш зүйл яг үүндээ цэнхэр өнгийн зүйл хэвгүй. Улаан өнгийн зүйл бол хамгийн улаан биш зүйл. Яг л улаан өнгийн дургу, улаан өнгийг бүх улаан өнгийн хэрэглийг ойлгоно. А улаанаас бус өнгийг шингээнэ. Манай цаа лазер уур, цэнхэр лазер уур, цэнхэр өнгөтэй болохоор энэ цэнхэр өнгийн цаас нь зөвхөн ойж байгаа. Тэгэхээр ямар ч энергийг шингээхдэггүй бүгдээрээ ойж. Улаан болохоор сэргээрээ цэнхэр өнгийг бүрэн шингээ, хар өнгийн хоёул адилхан. Бүгдээрээ бүрэн шингээж байгаа болохоор бүх энергийг нь цэг дээр төлрөөд халаад чадчихаг гэсэн. Би бас өөр аягүй гоё зүйл харуулъя заа. Надаа шүн болсон байна. Улаанбаатар дээрээс нь утаатай байна. Утаатай байгаа лазерын зам харагдана. За эхлээд улаан лазерыг савж үзье. Нэг сүртэй харагдахгүй юм байна. Байгаа ч гэсэн. Гэхдээ ногоон лазер тэнгэрлөө зааж хараа. Тэгэж одоо цэнгэр лазер бүр хаа. Яг нэг ингэж харагдж байгаа юм гээд яг үнэндээ анхаар мандал өөрөө цэнхэр өнгийг маш их шингээж авдаг. Тэнгүүд агаар дээр агаарын жижигхэн тэр молекул бүгдээр энэ цэнхэр өнгөнд өөрөө тэр цэнхэр өнгийг аваад цэнхэр өнгийг ойлгоод тийм болохоор цэнхэр лазерын тод харагдаж байгаа гэсэн. А улаан лазер өөрөө агаар мандал улаан өнгийг шингээж чаддаг болохоор улаан лазер асуултаа байгаа ч гэсэн агаар мандал харагдахгүй. Ногоон лазер ногоон өнгийг бага хэмжээнд шингээд тийм болохоор ногоон лазерын зам нь шинэ тэнгэрт маш тод харагдана. А цэнхэр лазер бүр агаар мандал ойлгодог шингээдэг болохоор бүр тод харагдана. Тэнгэрт бараг ингээд хүрээд байгаа шүү дээ. Тэгвэл энэ яг тэнгэрт хүрээд байгаа юм уу? Хэр хоол юу? Аха энэ цэнхэр лазер бол ногоон лазер. Эд тэнгэрт хүрж байгаа юм шиг харагдаж байгаа. Яг үнэндээ мэдгүй юм. Хэдүүлээ шууд гарч яваад машинаар хэр хоол явж байгааг нь шалгаж үзчихв. За тэгээд за. Тэгэхээр эдгээр лазеруудаар хийж болох зүйлсүүд тань сонирхолтой санагдаж байгаа юм бол манай туршилтын ивенц дээр ирээд цэнхэр ногоон улаан лазеруудыг хэрхэн ашиглаж болох вэ? Туршлуудыг өөрөө гараараа хийж ирээд ангиараа эсвэл ажлынхантайгаа ирээд оролцож үзэх бишээ. Туршиж үзэх боломжтой. Ажлынхантай ч юм уу ирээд туршиж үзэх боломжтой. Цэнхэр лазераас харин бусдыг нь яг тэр цэнхэр хэтэрхий аюултай болохоор бусдыг нь та манай Science Shop онлайн дэлгүүрээс захиалан гэртээ хөрвүүлээд авах бололцоотой. Гэхдээ дахиад хэлье. Аюулгүй байдлыг заавал хангаж ажиллах хэрэгтэй. Зөвхөн Монголд хийж болох бичлэг. Зөвхөн Монголд тэр утаараа тусах. Тэр утаараа жиш. Дэлхийн хаан ч юм утаатай. Йоо! Яг тэр гэрлийн дагуур тусаад үзтээ. Хайр биш ингээд тийм хэрэгтэй байгаа. Тэр дарамттай байна. Машин зогч хараад нөгөө. За би ингээд лайтсейбертэй болсон байгаа. Надад өгч. Йоо. Бас нүдлөө нь яа. Ингээд тасаа. Йоо! За энэ бичлэгтэй хасаа үн бараг өглөө. Огэнс. Амита. Гэтэ ногоон лазер ордог бүр амар өчтэй. Саран дөрөөд. Цэнхэр нарай. Гар мандал улааныг шингээдэг болохоор тэргээд улаан харагдахгүй мартахгүй олон юм ирсэн. Чи худлаад ирсэн байна чи. Гараад ирч харагдаа. Бодитод тактик. Юу гээд байгаа бэ? Тэгээд олон дэшин тактик хоёрыг яах. Аль нь илүү зам туулах вэ? Нийт үнэхээр ямар үг авсан бэ? Энэ цэнхэрт арай бий. Зэрэг асаахгүй байсан. Наач одоо намайг төлнөөс. Хаалаа шиг байгаа. Томнол авчих. Зүүн. Йоо.
За дахиад. Зөв 3-2-1 зэрэг үлээ. За 1-2-3. Ингээд багийнхандаа бидэд аль болох гэрлийн бохирдол багтаа газар руу явах гэж үзлээ. Тэдийн багийнхан маань контент хийх гэсэн боловч цаашаа явж байгаа манай зэнгүү болоод би тэгээд ингээд хамгийн хол газраас ингээд бензин олсон. 2 hours later. За би тэгээд насаагаас нэлээд наашиж яваад бензин ямартаж авцсан. Тэгээ одоо хинэн бууж лазертайгаа үлдэх вэ гэдгийг алгадыг хэрдэж үзэх чинь. Дөөш. Би азгүй гэж. За. Хоёр дахь өөр нь алга гаргадаг шүү. Хоёр дахь алга гаргадаг шүү. A few moments later. Одоо би энэ байгаа газрыг локейшн дээр пинлээ. Жия ингээд копидод одоо сайенс кэтгийн групп чатлуу явууллаа. Одоо манай хоёр над руу залах нь тэгээ voice call хийгээ явна. Цагаан орлого ордоо. Машины юугаар бол хасах 38 байлээ. Тий. Аваад авчгаа ер нь зүгээр. За би шууд машиныхаар харуулчих. Машиныхаар температур яг одоо хасах 36 градус. Бид цаг бензины дөрөж чадсан. Тэгээд энэ хоёрыг явлаа. За энэ За бай. зайгаа яваад явъя заяа. За. Би энд болох машины чинь дээгүүр дадрах чиглэл гэж хичээ заяа. За бичээд явлаа. Ямар ч харагдчих. Ногоон өнгөтэй ладар урд харагдсаар л энэ л та. Аха. Тоном. Хүүхөнгөтэй ладар байна. Чиний төр бүтэж авч. За. Энд авцаа. Дэшээ харагдсан маа. Дэшээ ладар харагдахгүй байна. Харагчлаа. Одоо харагдчихэв. Лүктэй машинаас бол амар харагдсан шүү. Дэшээ яхаар бид манай машин лүкгүй болохоор харахгүй юм л та. Би зөв цахан болоход толгоогоо цуулгаа. 1 км чеклжээ. Лазраа араас. Аха. За тийшээ удаан доллар хавж байна. Дээшээ. За одоо харж байна. Урагшаа тусах. Урагшаа тусах та. Урагшаа тусах чинь. Харагдахгүй. 1 км харагдахгүй. Бид нэг машинтай уучирчаад байна. Яг урд. Маш тод. Аха тусгацсан байна гинэ улаан лазер. За. Харж байна. Яг цонхоо онгоолгоод хараад үзье гинэ. Бууга тараад үзтээ. За. Nothing in sky. Харагдахгүй байна. Юу ч харагдахгүй. Бид зогсож байгаад харагдахгүй. За тэгвэл ногоо. Ногоо харагдчихна уу? Юу ч харагдахгүй. Юу ч харагдахгүй байна. Гинэ. Чи энийг бичиж өгдөө. За тэгвэл зинхэр. Явж байгаа юм дарцсан юм уу? Оо тэнд нэг юм гэрэлтсэн. Оо харагдчихээн. Зинхэр харагдчихна гинэ. Урагшаа одоо би тайлбарлаж байна. Тусгаад жоохон баруун тишээ. Жохон тийш үзсэн. Би жоохон яг дахиад жоохон баруун доошоо одоо. За яг тусгаж байна гинэ. Тусгаад тохиолсоод байна. Би баруун дэшээ чиглүүлэхгүй зүүн дэшээ чиглүүлэх. Одоо яг утас дээр ирж байна. Дөрөвнийх шигээд. Тин харагдсан маа. За би уцаараа гаргаад харуулъя. Ийшээ чиглүүлэхээр байна уу? Авчин. Тэр наашаа авч байгаа машин таад юм уу? Одоо явсан машин. За зүйл би цэнгэл дээр нэмэгдээд өөр лазар асууж харуулъя. За ногоо харагдаж байна уу? Ногоо харагдаж байна гинэ. Ногоо харагдахгүй байна. Цэнхэр Яг цэнгэлтэйгээ зэрэг байгаа. Хоёулаа харагдчихээн. Тийм үү? Яг удан зэрэг асууж Ногооны байна. зам нь бүдэг байна. Чи надад биш чи. Ногооны зам нь бүдэг байна. Ногооны зам нь бүдэггүй байна гинэ. Цэнхрийн зам нь амар. За тэгвэл удаа. Улаан харагдчихээн. Таатартайгаа яг баг ихж байгаа да. Ногоо өнгөө байна. Одоо би ерөөсөө ногоо лазар асуугаагүй байна хөөе.
Цэгэр удаан ирсэн нийлээд намаа төлөөд бааш. Тийм одоо цэгэр удаан нийлээд ноо харагдаад байна. За одоо цэгэр харагдаад байгаа шүү дээ. Цэгэр үү? Цэгэр бидний лөө яг тусгаагүй юм шүү. Бидний машиныг ирэл танаас харагдаж байна уу? Үгүй хаана байгаа? Харагдахгүй байна гинэ. Зааж Одоо байгаа. би цонхороо цэгэр лөө харж чадчихна одоо. Одоо ямар гинэ? За би гараачих. Яг хөдлөж жагаад бидний зүг дээр хараагүй. Яг тэр Оо яна энэ одоо энэ яа онгохгүй. За. За би гараад. За. Йоо. За бидний зөвлөө одоо хараа. Алга бодоод хилээрээ. Алга болсноо. Сарлуу зааж гин. Сарлуу зааж гин. A few moments later. Одоогийн байдлаар бид хэд болон 3 км холцсон. Тэгээд Сакада 37 градусын тэгээд Энэ iPhone бирсэн. тэгээд бид хэд бол ингээ холоос байгаа хараад ингээ оруулж байгаа хэрнээ ялцчихгүй 3 км-ийн зайтай болчингууд яг аль чиглэлөө тусгаж байгаа маань яг энэ хавд ирээд сайн харагдах байлаа л. Урагш холдох байна. Зорилгын 10 км харагдаад хомчаа. За тэгвэл энэ бичлэг хамаагүй явж байгаа. Энд багныг Өөр зөвлөө зааж байгаа байхгүй юу? Тэнгүү сарлуу зааж байгаа юм шиг харагдсан сая. Одоо та нарт яг сарлуу зааж байгаа юм шиг харагдаж байна гинэ. Би болохоор шал өөр өнцгөө тусгаж байгаа те бүлээ. Одоо та нарт сарлуу зааж байгаа юм шиг харагдаж байна. За байж байгаарай. Сар бүр тэнд байхад энэ сарлуу зааж байгаа шиг харагдчих. Энэ өнцгийг сайн зур. За явж илээ. Улан сайн яг энийг бичиж гэж бодсон. За бүлээх. Бид цаашлаа явж илээ. Гэлэх. Саяны багныг олохгүй бид нар цаашаа явж шинэгээ уцуулчихлаа. Одоо асч чинь. За. За энэ гэхдээ яг шууд чулуун зам биш. Жохон мушгираа авчихсан. Шууд 3 км холдсон ш сая. Энүүгээр явчих. Тэг. За шулуун явж шүү. За. Явах зам нь дууслаа. За тэгвэл буцлаа. Угсаа хашаа тулчлаа. За бид гэлээ асаад барьж байгаа үг гэлээ. Урдаас нь тчих. За. Үгүй. Яг ч үгүй суцч авч. Ийж бараг суулаа. Яг ирэх чаад том Ирж байгаа жоохон зас руу орчлоо. Заваасаа жоохон дээр. зээ. За тэр байж би түүхүү. За анарч өөрөө мэдрэх тийм. Насан туршилж байгаа ч. Ер нь ингэ заяа. Хож байгаа 1 км зайд очиж штэ. Амар агаад. Амар. За одоо тусуу бид нар өөдөөс ч явж. Бидний нүдлөө цэнгэл. За. Бид гурыг сохол. Одоо тэр харагдчих тараа. Тэр дэжтэй байна. Амар хөдлөхгүй удаан байх. Одоо харагдчих. Цэнгэр одоо харагдчих. Гэрлэх нэг зүргүүд тогтмоор. Сая харагдсан дээшээ тус. Цэнгэр бас сайн харагдсан. Зингэр чинь. Бид нар бараг лазера байж байгаа газраас ч олчих юм байна гэж. За ямар стресс нэ. Бас жоох юм ба. Амар харагдчих. Шинэ татараа харагдчих. Йоо. Хэр орчим дээрээс ингэж харагдаж байгаа нэлээрээ. Ийж байна. Дээгүүр. Одоо яг үндэ 2 км дээ. 2 км-ийн 2 км-ийн цаанаас улаан шазар харагдаж байна. Өөр ямар. Одоо энэ улаан шазар харагдаж байна. Жоон доошоо. Оо янз яг шиг бид нар туссан. Оо одоо яг надад үзсэн. Яг Энэ амар бүдүү харагдсан юм уу? Энэ амар бүдүү харагдаж шít. Яг нэг энэ бол яг шулуу юм биш яг энэ дээр. Йоо бид нар гонлоо. Одоо жоон дээшээ доошоо үзээд харуултаа ажиж шүү. Би тусаан цацар суу ирчээ. Баруун руу үнцгөө ажиж шүү болох. Бидээ маяг. Тэгээ тогтоод. За. Хүү энд яг нэг гал гарч байгаа юм шиг. За ногооныг асаач. Анаач ч хурдаас ч. Хурдаас ч. За. Бас нөө. Зүгээр. Энэ дээрээс тань. Юу? Ном бацгийн диаметр нь арай жижиг байна тий. Улааны диаметроос үнэхээр бүдүүн байна шүү дээ. За эндээ зогсчих. За цэнхэр Энэ хараа өндөрлөг дээр биш. Оо за та улааныгаа асаа та. Асуулт юу цэнхрэнэг 2 давхар асаач. Одоо тэр ер нь цүүлийн зураг үү. За. За бид нар зогсчих төв. Оо би яг онцоо. Жохон доошоо яг дээшээ. Жохон дээшээ гэлээ. Элэ Гэр тогтож харагдаж байна уу? Хоо бид нар одоо чигээрээ дээш нь хэлний санаа юм. Цэгээрээ дээш нь тусдаа. За удааныхаа та чигээрээ дээш. Харж байна. Шээ та нар харагдахгүй. Улааныгаа асаа та. Оо цэгэр чи яа. Цэгэр харагдаж байна. Өө энэ яач вэ?
Яа. Тэр ч бас харагдчих. Улааныг үзтээ. Одоо улаанд гэрэлтэндээ. Shiny нэг. Ой, сая цэнхэр асаад байна. Цэнхэр асаад байна. Цэнгэр бол асуу. Та улааныг асуу. Та улаан бол last chance. Оо яа. За жинхэнэ. Оо За манай хоёр амьд цаг юм байна. За даацрын чигийн чадварыг ёо, энийг мэрлээ шүү дээ. Энэ хоёр дээр лазер нэгжиж ирлээ шүү дээ. за суу. Амьд. За амьд. Тэгчэн үү? Жигчийн уруунууд мэдээг болчихлоо. Цолоо. Яа, тэгж байгаа 100 явал утаагүй дээрэс нь Яг шүлгэн. тэг ингэж яахгүй байгаа үед бол бүр амар гоё харагдчих магадгүй мэн. Яг тэр үед улаан нь хэр хол явах уу? Зэхэр нь хэл явах уу? Яг шалгаж үзмээр. Яг уул нь яг миний хувьд яг миний мэдж байгаа онлын хувьд болохоор зэхэр нь хитрхи тооч гэсэн уул нь агаар мандал дуусаад яг үндэ зэхэр нь хамгийн бага байх хэвээр. Одоо болохоор өндөр тий. тий. Одоо болохоор утаатай үед болохоор яг үндэ зэхэр нь өндөр хүчтэй лазер болохоор нэвтэлж байгаа нь өндөр юм шиг байна. Тэгэд улааны агаарт мандалт энерги бага алдчихж байгаа болохоор бол илүү хол тусах хэрэгтэй байх гэж ууланд таамаглаад байна. За тэгээд дараагийнх дээр зүйлээ гоё дурч үзье. За магадгүй 100. Тий, магадгүй 100 гоё сэлмэг тэнгэр дээр халуун богоо үед гоё тэгээд дурч үзье. Хамаг бид хоёрын барьж авсан бичлэгийн утас, лазерны батарей бүх юм үлдсэн. Бид хоёр ч Тий, яг үндэ миний тахч гэсэн хөлдөөд би лазер чиж ах гэсэн. За интернет дээр уцаа авъя. Яа за вахт дөө. За гэтээ ямар ч тааш 15 минут 20 минут. Одоо яг 14 гэхэд энэ нэгийг залгаж эхэлсэн юм байна. 14 залгаж гисэн. Ааха, одоо өгөөж. Манай хоёр ах шиг тэр биш 20 минут гадаа зогсон. Зөрөгтэй юм байна уу? Ой, энэ фокус нь тааралтай байна. За харъя. Яаж чинь гоё хэсгүүд энэ харилтай. Одоо энэ хамгийн ихний 14 минутын дээр Энэ ч яг нэг залгаж гисэн. 8 минут. Гоё утаагүй агаар манд саад багтай байгаа үед 100 жихнээсээ хин аль хурдан явах нь гэдгийг Энэ зүгээр нэг өвлийн төвчээр шалгасан. Тий. Энийг шалгах юм дээр нь аль нь хилөө урт явах вэ гэдэг дээр комментэн дээр доор саналаа үлдээгээрэй. За. Төсөлтөнд дахиад хэлэхэд аль ч төрлийн төрөний лазерууд байлаа гэд бидний нүдэнд ирүүл байж чадахгүй. Тийм болохоор нүдээ хамгаалах нь маш чухал. Ямар ч тохиолдолд ямар ч төрлийн лазерыг нүдлүүгээ битгий тусгаарай. Яг тэгэхээр бидний нүдний бодол болор өөрөө орж ирж байгаа гэрлүүдийг нэг чигт тусгаад эрчмийг нэмэгдүүлждэг болохоор хурц эрчимсэн гэрлүүд нүдэнд маш аюултай. Лазертай холбоотой адал явдлаа дуусахгүй. Бид нэр шинжилгээ ухааны кафе өөр ашиглах зөндөө төслүүд дээр лазертай холбоотой сонирхолтой зүйлсүүдийг ашиглахаар төлөвлөсөн байгаа. Жишээлбэл лазерын бодитхий үзэгдэл гэх мэтчлэн нэг нүхний хоёр нүхний туршилтууд бас магадгүй өөр нэг сонирхолтой байдлаар баг зэргийн аюултай гэмээр зүйлсүүдийг жисэн туршиж үзэхээр төлөвлөсөн байгаа. Тэгэхээр энэ зүйлсүүд сонирхолтой байв. Тэгсэн мэдээж илүү хүнд аюултай гэхээс илүү тэр хүнд хэрэгтэй зүйлийг хүсэж байгаа. Тэгэхээр сайхан нэг юм өөрөө ирдэггүй хараа явж ирдэг. Хүлээ биш бүтээ.